Иргэдийн ая тухтай амьдрах орчин болоод нөхцөлийг бүрдүүлэхэд сууц өмчлөгчдийн холбоо чухал үүрэгтэй байдаг. Тэгвэл Батмөнх оргил 8 сууц өмчлөгчдийн холбооны нэгтлэнгаар анх томилогдоход ажилтнуудынхаа цалин тавьж чадахгүй хэмжээнд байжээ. Харин тэрээр сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар томилогдсноор байрнуудаа бүрэн камержуулж тогтжуулан үлгэр жишээ орон сууц өмчлөгчдийн холбоо болгосон байна. Оргил 8 суугт нийт 6 байрны 13 орцыг хариуцдаг. Нийт 500 орчим оршид суугчтай. Батмөнх оргил 8 суугийн нэгтлэнгаар 2017 онд анх ажилд орсон. Гэвч 2022 онд сөөхийн захирал хийх хүн олдохгүй байсан тул удирдах зөвлөл болон хяналтын зөвлөлийн гишүүдийн саналаар дараагаар томилогдож байжээ. Түүнийг анх томилогдоход цалингаа тавьж чадахгүй байсан сөөх одоо ийм болж өөрчлөгдсөн байна. Санхүү тал дээр одоо айж имэх юм байхгүй. Ийм болсон. За тэгээ одоо зөвхөн одоо улсуудын цалингаар тогтохгүй. Одоо хоримтлынхаа мөнгөөр бол орцуудынхаа засвар үйлчлэгийг хийж байгаа. 22 оноос хойш одоо хуучин манайд 16 лифт камер байдаг байсан. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар бол 69 камертай болж байгаа. 13 лифтэндээ 13-нд нь одоо камер тавьсан. Тэрээр оны эхэнд оршин суугчдтайгаа хуралдаж хийх ажлаа төлөвлөдөг. Мөн иргэдээ бүрэн хамруулахын тулд айл бүрд урьдлага хүргүүлдэг. Түүнчлэн хийсэн ажлаа тэмдэглэдэг хавцыг жил бүр гаргаж хийхийн өмнө болон дараах зургийг харьцуулдаг нь түүний нэгтлэн мэргэжилтэй холбоотой. За нэгдүгээрт нь бол одоо манай оршин суугч нар бас одоо бид бүхний ажлыг аягүй сайхан дэмжиж байна. Одоо ер нь айл болгон төлбөрөө бол одоо хугацаанд нь хийж байна. Зүгээр энэ дотроос бас одоо нэлээд төлбөрөө төлдөг айлууд байсан. Одоо тэгээ энэ улсуудаагаа одоо ярьж тохиролцоод одоо сараар нь одоо хувааж хоримтлогдсон үр төлбөрийг одоо хувааж хийх талдаар нь одоо харилцан ярилцаж ойлголцсны үндсэн дээр одоо хийдэг болсон. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо бас энэ засвар үйлчлэгээ юмыг хийгээд ирэхээр аяндаа улс хүч одоо төлбөрөө өгч эхэлж шít. Батмөнх 4 жил сөөхийн дараагаар ажиллахдаа байрнуудыг бүрэн камержуулж 4 байрны 9 орцонд засвар хийсэн. Одоо 4 орцонд засвар хийх үлджээ. Мөн бүх байрны лифт, орц хогийн цэгийн хаалгыг сольсон байна. Одоо цементэн шатыг чулуу алгаж, хананд эко хавтан хийж, бэлтаа наах зэргээр засварын ажлыг өргөжлүүлэх юм байна. Сөөхийн ажил одоо сайн муу байх нь гол нь надаас нэг шалтгааллахгүй шүү дээ. Хамгийн гол нь одоо манай оршин суугч нараас их шалтгаална. Оршин суугч нар маань одоо бас миний ажлыг дэмжиж, манай сөөхийн ажлыг дэмжиж, бас одоо сэтгэл санаагаа хуваалцаад одоо юу вэ тийм ээ? Болохгүй байгаа юм нь юу байгаа юм, болж бүтэж байгаа юм нь юу байгаа харилцан ярилцаад би бол нэг хүнийг шүүмжилж яах гэдэг талаас нь хардггүй. Хамгийн гол нь одоо энэ хүн бас энэ байгууллагын ажлыг сайжруулахын тулд бас одоо ийм юм хэлж яндаа гэдэг талаас нь одоо бас одоо хүлээж авч харьцдаг. Тэгээ одоо би оршин суугч нартаа л их баярлж яндаа их төлбөрөө цаг хугацаанд нь төлөвлөгдөн. Оргил 8 суух сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн шилдэг сөөхөөр жил дараал нь шалгарч хошоо шилдэг сөөх болжээ. Тэрээр иргэдийн хоримтлалаар орж ирж байгаа мөнгийг зориултын дагуу тухай бүр шаардлагатай ажилд нь зарцуулсан нь энэ мэт эерэг үр дүн авчирсан хэмээн даруухан өгүүлж байсан юм а.